За бүгдээрээ сайн байцгаана уу? Ерөөлийн сувгийн эрхэм сонсогч та нартай бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би ариун Библи болох эзний амьд үгийг амьдралдаа яг яаж хэрэгжүүлсэн тухайга бяцхан гэрчлэе. За надад нэг ийм зүйл тохиолдлоо. Манай хүү энэ жилээс сургуулийнхаа 2 after school club-д явахаар болсон юм. Тэрийг нь өнгөрсөн жил хичээл нь амархаас өмнө бид нэр сонгоод имэйл явуулсан. Тэгсэн өнөөдрийг хүртэл ерөөсө хариу ирдэггүй. Ямар клубад орсон юм бол юу болсон юм бол ерөөсө хүлээгээд дахин хариу бичээд хариу ирдэггүй. Тэгэхээр нь ангийнх нь хүүхдийн ээжээс нь асуусан чинь манай хүүхдийн хариу нэрсэн штэ. Манай хүүхд тийм клубад явахаар болсон. Одоо ингээд эх 7 хоногоос клуб нь хичээлж байгаа штэ гэж тэгж байна. Тэгэхээр нь цолмонд хэлсэн чинь цолмоо ресепшн дээр нь очиод манай нөхөр ресепшн дээр нь очиод уулзсан чинь танаа үгийн сонгосон нэг клуб нь канселдсан байна. Нэг нь ингээд пули бүкт байна. Одоогийн байдлаар танаа хүүхд чи ямар ч after school club байхгүй байна. Одоо тэгээд та нар ингээд waiting list-д ингээ оруулж болно. Та нарыг гэх тийм бүдэг бадаг юм хэллээ гэж цолмоо ирээд хэлж байна. Тэгээ би тэрийг сонссон чинь миний бүр уур хүрээд ингээд гомдол хөдлөөд бүр ингээд манай хүү одоо ингээд ямар ч after school club болчлоо. Эх 7 хоногт ингээд хичээлэх байхад өнөөдөр ингээд ямар ч after school club-д явах нь мэддэхгүй, ямар ч club байхгүй. Дээрээс нь ингээд бид нар ингээд дахин ингээд асуугаад имэйл явуулаад тахт чинь яагаад биднэрт ингээд хариу өгчөөгүй, яагаад энэ нь канселта та нар ингээд өөр клуб сонгооч, өөр өдөр сонгооч гэд биднэрт хэлээгүй юм бэ? Яагаад бидрийг ингэж байгаа юм бэ? Яагаад манайх үг ингэж вэ гэл ингээл надад бүр ингээл 9 шидийн бодол бодогдоол ингээл гомдол төрөөл уур хөдөлгөө. Тэгэхэд яг би өнөөдөр өглөө 1-р Коринт 13 дугаар бүлгийг ингээд уншсан байсан. Тэгээ өглөө уншаад байж хахад 13 дугаар бүлгийн 4-р ишлэлээр хайр төвчээртэй энэрэнгүй билээ гэдэг энэ үг надад бүр ингээд яг тэр тухайн уур бухимдал донд ингээд орж ирээд хайр төвчээртэй энэрэнгүй билээ гэд яг энэ үгийг ариун сүнс надад ингээд сануулад би яг энэ үгийн дагуу Бурхан намайг төвчээртэй бай гэж хэлж байгаа юм байна гэд би ингээд яг энэ бүх болсон нөхцөл байдлыг ингээд эзэнд өргөөд эзээ үнэхээр таны үгийн дагуу яг энэ хэлсэн үгийнтэн дагуу төвчээртэй гэдэг үгийнтэн дагуу би яг энэ нөхцөл байдалд би ингээд уурлахгүй, бухимдахгүй, гомдохгүй бүх зүйлийг ингээд орхиод би ингээд төвчээд эзний өмнө ингээд би таны үгийн өмнө таны үгийн дагуу би ингээд даруугаар захираглая гэдэг шийдвэрийг гаргаад бүр яг тэр асж исэн бүх зүйлээ орхиод шал өөр юм хийгээд ингээд явсан л та. Тэгээд харин хүүгээ сургуулаас нь ингээд 3:30-д очиод авахд сургуулийнх нь багш нь ангийнх нь багш нь намайг дуудаад танаа хүүхд чинь яг ийм клубад ингээд орохоор болчлоо гэдэг тэр үгийг хэлсэн. Тэгээд тэр 2 клуб нь бүр ингээд манай хүүд бүр яг хэрэгтэй клуб байсан. Миний 2 сонгосон клубаас илүүгээр яг тэр 2 багшийн сонгож өгсөн тэр 2 клубыг ингээд харсан чинь бүр ингээд маш гоё клубуд байсан. Тэгээ би бүр Бурханд баярлаад яаж би ингээд уурлаад бухимдаад ингээд бүр очиод бүр ресепшн дээр нь бүр заргалдмаар санагдаад бүр ягаад та нар хэлээгүй, ягаад та нар ингээд манай хүүхдийг ингэчвэ гэд бүр ингээд ярмаар санагдаад байсан. Яаж бүр тэгээд ярьчаагүй юм бэ гэж би хүртэл бодсон. Тэгээд яг энэ уншсан яг тэр өдөр тутмын талах болох өглөө уншсан Библийнхаа уншсан үгийн дагуу ингээд яг ингээ хэрэгжүүлэхэд ингээ гайхалтай зүйл болсон болохоор би энийг үнэхээр Бурхан надад үнэхээр сануулж, Бурхан надад үнэхээр зааж өглөө гэж хүлээж авч байгаа учраас та нартай ингээ баяр хөөртэйгээр гэрчилж байна. Тэгээд бүгдээрээ Библи уншлага тий эзнээс авсан үгээ ингээ зүгээр нэг уншаад, зүгээр нэг ингээ тухайн үедээ уншаад нэг сайхан болоо сэтгэл сэргээд өнгөрөх биш. Яг тэр үгийнхаа дагуу ингээд үйлдэл болгоход гайхамшигтай зүйл болдгийм байна гэдгийг би та нартай гэрчилж байна. За баярлалаа.